Наурызын баяр бол хүн төрөлхтний төвхөнд тэмдэглэж ирсэн эртний баяруудын нэг. Манай эртний 2 дугаар зуунд Персийн их сурвалжид Наурыз гэсэн үг өөрөөр хэлбэл шинэ өдөр гэсэн энэ үг тэмдэглэгдсэн байдаг. Тийм учраас түүхчид энэ эртний 2 дугаар зуунаас эхэлтэй юм байна гэж үздэг юм а. Энэ ч утгаараа ЮНЕСКО-гоос 2009 онд Наурызын баярыг дэлхийн хүн төрөлхтний соёлын бит бус өвөөр албан ёсоор бүртгэсэн байдаг. Өнөөдөр дэлхийн 44 улсад хагас тэрбум хүн Наурызын баярыг тэмдэглэж байна. Тэдний нэг бол Монголын казах ахан дүүс үлээ. Монгол Наурызыг хэллээ. Монгол улсад 150 мянга орчим казах ахан дүүс өнөөдөр Наурызын баярыг тэмдэглэж байгаа. Тэдний 30 мянга орчим нь нийслэл Улаанбаатар хотод маань аж төрдөг юм а. Нийслэлийн 7 дүүргээс казах ахан дүүс маань өөрсдийн өв соёл, өмссөн зүйсгэл хувцсаараа гангарч та бүхэндээ баярын жигсаалаар мэдчилж байна. Өрн хавтаа учрын золгохын өрөөл бэлж өдөр шин тэмцэж нар наашилж байгаа нарны баяр шинэ өдөр Наурызын баярын мэндийг өөд нь өргөн дэвшүүлье. Наурызын баяр бол дэлхийн 300 сая гаруй хүн дэлхийн олон орнд тэмдэглэдэг соёлын гүн утга учирхий баяр бөгөөд байгаль дэлхийн хүн төрөлхтний шүтэн барилга харьцаа хамаарал зүй тогтлыг бэлэгддэг соёлын гүн утга учиртай баяр, ив нэгдлийн баяр, улс үндэстнүүдийн ив нэгдлийн баяр хэмээн үзэж нэгдсэн үндэстний байгууллагаас 2010 онд дэлхийд даяараа тэмдэглэхээр ЮНЕСКО-ийн ассамблеийн чуулганаараа баталсан түүхтэй гэж дэлхийд даяараа өнөөдөр олон орнд тэмдэглэж байна. Ингээд Монгол улсынхаа 408 зохист ажиллаж амьдарч байгаа нийт казах түмэндээ Наурызын баярын мэндийг өргөн дэвшүүлье. Манай казах түмэн Монгол улсын тусгаар дахтанд хөгжил цэцгэлтэнд үе үед үнэтэй хөнөмөр оруулж ирсэн бөгөөд галах голын байлдаан тулдаанаас эхлээд өнөөдрийн бүтээн босгод налаахын уурхай алтар газар хагалах гээд өнгөрсөн зууны бүхэл бүтээн байгуулалтанд казах түмний казах иргэдийн казах баатруудын оруулсан хувь нэмэр асар их үлээ. Казах ард иргэдтэй энэ их агуу их амжилтанд нь бид зүй ёсоор бахан тэмдэглэж дурсан санаж байдаг юм аа. Ийм ч учраас Монголын төр засаг казахын ард түмний үндэсний хэл, соёл, өв уламжлалыг дээдлэн хөгжүүлэх талаар онцгой анхаарч ирсэн түүхтэй. Өнөөдрийн ч гэсэн доомрын их шиг аялгау казах хэлний мэдлэг, мэдээлэл дэлхийн олон улсад үлгэр жишээ болж байгааг манай Казахстаны найз нөхөд ерөнхий сайд нар ч гэсэн онцлон тэмдэглэж бахан хэлж байсан. Ийм учраас нүүдэлчин угсааны монголчууд бид угсаа гарвал нэгтээ үе үед хамтдаа эв нэгдлийг эрхэмлэж, орчин тогтнож, цайн сайхны төлөө ажиллаж хөдөлмөрлөж ирсэн эв нэгдлийн энэ баяраа хамтдаа тэмдэглэдэг түүхэн уламжлалтай. Ийм ч учраас Монгол улсын засгийн газраас шийдвэр гаргаж хос хэлтний боловсролын хөтөлбөрийг Баян-Улгийн аймагт хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хос хэлтний боловсрол бол 10 жилийн хугацаанд хэрэгжих иргэдтэй хүүхдүүдтэй хос хэлтний боловсрол олох боломжийг нээж байгаа их сайхан боломж шинэ эхлэл юм. За мөн одоо Ногоон нуурт энэ Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны Ногоон нуур орчмын газарт казах үндэсний соёлын төвийг байгуулах болсныг та бүхэндээ өнөөдөр албан ёсоор мэдээлэхдээ баяртай байна. Өнөөдөр зураг тусын хийгдээд үндсэн зураг макетыг хийгээд нийслэлийн засаг даргын таман газар энэ ажлыг гардан гүйцэтгэж байна. Ингээ эх жил ихэд бол Наурызын баяраа эх жил үдэд казах үндэсний соёлын төвдөө ус тэмдэглэх өргөн сайхан боломжтой болно. Энэ бол Монголын төр засаг казахын ард түмнийхээ соёл уламжлал, өв соёлыг дээдлэн хөндлөж ирдгийн нэг яруу тод жишээ юм. Өнөөдөр ч гэсэн Баян-Улгийн талбай дээр Монгол улсын ерөнхийлөгч оролцож казах түмэнтэйгээ бас Наурызын баяраа өргөн дэлгэр тэмдэглэж байна. Ингээд та бүхэндээ казах түмний маань энэ найрсаг зочломтгой үнэлэг сайхан сэтгэлтэй нүүдэлчин ард түмэн бид эх орныхоо өнгөрсөн болон өнөө өрөөдөн хөгжил дэвшийн төлөө хөдөлмөрч казахын ард түмнүүд оруулсан хувь нэмрийг онцлон тэмдэглэж улс орныхоо хөгжлийн бүтээн байгуулалт өрнөсөн газар бүхэнд үлгэрлэн дуурайлж чаддаг алдар гавьяа амжилтын эзэд та бүхэндээ Наурызын баярыг дахин дэвшүүлээд
улыс он болсон юм, акмал болсон юм, Наурыз мэрам хоттой болсон юм. Happy Nauruz.